За, шинжлэх ухаан таны мэдхийн Одмондөр сувгийн маань цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За, энэ нэвтрүүлгийн маань онон битгхэн бэлтгэн өргөдгөө өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанарыг танд авчин урайтай Lenus Med компани хамт олон маань мөн дээрээс нь өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт урайтай Төг сургац компани хамт олон маань дэмжиж ажиллаж байна. За, энэ хүн нэвтрүүлгийг та бүхэн маань 83.3 болон 107 гэсэн хос толгойноор хүлээн аван сонсож байгаа мөн NTV телевизээр бас хүлээн авч байгаа шүү. За, өнөөдрийн ярих гэж байгаа сэдэв маань болохоор одоо нэг эхлэлийн нэг хэсгийг уншаад өгөхлөр манай хүмүүс их ойлгочих бах те. За, ер нь бол цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг дээр одоо цуст дарангуйлагч нарын талаар ярьж байгаа. 19-р зууны сүүл үе гэж яхад энэ буржуа буюу те хөрөнгөтний нийгмийн дараагийн шат юу байх вэ гэдэг талаар улс төрийн онлын асуудал хэлэлцүүлэгдэж байсан үед Лондонд ажилладаг цөөн тооны ажилчдын байгуулсан коммунист холбоо хэмээх үйлдвэрчний эвлэл маягийн бяцхан байгууллага байна. Гэсэн чинь энэ байгууллагт зориулаад Германы улс төрийн онолч, философч Карл Маркс коммунист намын тунхаг гихчийг бичсэн. За, ийм жижиг хүрээлэн зориулан гаргасан онлыг үстэй те нэг хүн байгаа. Тэр хүн маш сайн судалж, өөрийн болгон өөрчилж, төр нийгмийн тогтолцоо болгосон. Сүүлдээ бүр шашны оронд шашин болтол гажуудуулсан. Тэрнээс үүдэлтэй олон зуун мянган хүний амь насыг авч одсон иргэний дай хэлмэгдүүлэлтийн эхлэлийг тавьсан хүн бол Владимир Ильич Ульянов буюу бидний мэдхээр Ленин байна. За, тэгэхээр өнөөдөр ярих гэж байгаа цус дарангуйлагч бол Ленин. Тий. За, би ч бас өнөөдөр Ленин талаар багасаа олон сонсч ирсэн хүн байгаа шүү дээ. Тэгэхээр багасаа явж байхдаа би бас Ленин гэж яг ямар хүн байдгийг нь бас мэддэг байсан юм бэлээ. Тэгээд энэ цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг дээр харчаад за, Ленин ч бас дарангуйлагч байсан гэдэг талаар өртөөсөө мэдж байгаагүй. Одоо ч би ч бага бахта бодож байхгүй. За, Сталин одоо муу хүн, Ленин сайн хүн байсан гэдэг толгойн дотор нэг суртал ухаалганд өртсөн явдсан байгаа байхгүй. Ягаад гэвэл Монголд ч бас нэг Ленины хөшөө байдаг байсан шүү дээ. Тэгэд энийг саяхнаас ингээд за Сталины талаар судалж эхэллээ. Сталин ч ямар аимшигт үйл явдлуудыг хийсэн, тэгээ ямар олон хүний амьд хүрсэн гэж судлаа үзэнгүүт одоо энэний хамгийн анх гарч ирж байсан суурь нь ялгаагүй Ленингээс гарч ирж байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо Ленин бол нэг янзын өөрөө энэ олон сая хүний амьд хүрээвч гэсэн Ленин тавьсан суураас нь болоод өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм бүрдсэн байт юм аа. За, Ленин бол 1870 онд төрсөн. Аав нь их сургуульд физик, математикаар суралцсан. Тэгээ ардын боловсролын шинжээч хүн байсан юм аа. Эжин ч гэсэн нэр хүндтэй эмч айлын охин байсан байдаг. Тэгэхээр одоо нэг янзын хэлбэл Ленин ч одоо дунд дээд давхаргын Баянж нээлийг айлд төрж өссөн хүн байгаамаа. 6 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд нь болж төрсөн. За, тэгээд энэ үед Оросын нөхцөл байдал ямар байсан бэ гэвэл хаантай байсан? Цаар гэдэг те. Тэгээд цаар 2 дугаар Александр маш шинтгэгч хаан байсан байгаа. Тэгээд 1861 онд одоо нэг халамжлагт халах бодлогыг идэвхжүүлж эхэлжсэн байгаа байхгүй. Тэгэхээр тийч одоо хамсаг байсан хүмүүс нь одоо эрх чөлөөтэй болж байгаа гэж хэлж болно гэсэн үг. Ер нь л одоо нөгөө боол гэсэн үг тийм баримттай гардаг чинь те зарц боол зарааны хүн одоо тэр тариа будаагийн тарьдаг хураадаг малах өгн яадаг тийм л байгаа те. Тийм. Тэрнээс одоо чөлөөлөх заалгцсан гэж хэлж болох байгаа. Тэгэд энэ бодлогыг хэрэгжүүлчихэд одоо шүүх тогтолцоог илүү орчин үе болгож одоо бас боловсролын хүртээмжийг сайжруулсан одоо маш шинтгэгч цаар байсан байгаа байхгүй юу. Тэгэд Ленин эцэг их нь энэхүү шинтгэгч бодлогыг маш их дэмжиж ажилдаг байсан байгаа юм. Тэгтэл энэ үед Нарад Ная Воля гэдэг одоо ардын хүсэл гэдэг нэртэй нэг радикал бүлэг гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ радикал бүлэг ямар арга хэмжээтэй байсан бэ гэвэл одоо энэ 2 дугаар Александрын реформыг хэтэрхий удаа нэр төдий байна гэж үзээд 1881 онд тесрэх бөмбөгөөр дэлбэлээд алчсан байдаг. За, энэ цаараа алчж байгаа шүү. Хаана алчж байгаа гэсэн үг. Энэ Народная Воля гэдэг бүлгийн хувьд энэ цаараа алчих юм бол ард иргэд нийтээрээ босож тэмцэж хувьсгал хүсээд жинхэнэ хувьсгал эхлэх цаг үе нь ирнэ гэж таамаглажсэн байгаа байхгүй. Гэтэл үнэн бодит байдал дээр тийм бол байгаагүй. Ягаад гэвэл энэ үед чинь ингээд бүгдээрээ цаартай амар хайртай байгаад байсан. Ялангуяа энэ 2 дугаар цаар чинь амьдралыг нь сайжруулж явсан учраас энэ цаараа алах ямар ч хүсэлж байгаагүй, тийм бодолч төрөөгүй байсан байгаа байхгүй. Тэгэд 2 дугаар Александрын
дараа 3 дахь Александр гэж цаар гарч ирсэн. За энэ 3 дахь Александр бол одоо энэ 2 дахь Александрын хийсэн бүх реформуудыг ухрааж эхэлж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл манай аав чинь те иргэдээ ингээ хайрлаад реформ хийгээд хөгжүүлж исэн чинь энэ иргэд нь манай эцэг эхийг алчлаа. Тийм учраас хитрхи сул аяатай байлгаж болохгүй юм байна. Жинхэнэ хатуу аяатай хатуу нударгаар үзэх ёстой байна гэсэн шийдвэр гаргаад бүх реформудаа хойшлуулж эхэлсэн байгаа. Тэгэхээр нэгэн янзын энэ нөгөө народны волийг гаргаж ирсэн хүсэл бодлого нь эсвэгээрээ үлдчихэж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэд энэ явдал битлгүүцээс хойш энэ Ленины ах нь 21 настай Александр Ульянов гэдэг залуу байсан. Бас энэ ялгаагүй народны волид оролцож 3 дахь Александрын амь насыг хөнөх хувилдаанд баригдаад цаазаар авахсан байт юм аа. За тэгээд ах нь цаазлахаас 1 жилийн өмнө Ленины аав нь тархины цус харуултаас болж нас барсан байдаг. Тэгэхээр түүхэндээ бол Ленин 17 настайдаа өрхийн тэргүүний үүрэгтэй болсон гэж бичсэн байгаа даа байхгүй. Тийм энэ одоо ганц эрэхтэй хүн болж байгаа мэн л таарах тийм. Тэгвэл энэ одоо 17 настайдаа өрхийн тэргүүн болсон гэдэг нь нэг янзын орчин үеийн эсвэл Ленин өөрийнх нь гаргасан сурталчилга болгох байж магадгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл маш олон хүмүүс энэ Лениныг одоо хувьсгалж хүн байлаа тий. Хааныхаа эсрэг үзчихлээ. Одоо иргэдийнхээ төлөө үзэж байгаа хүн байсан учраас бас ялгаагүй нэг ядуугаас гарч ирсэн хүн байхаа гэж боддог байтал Ленины гэр бүл нь бол маш их мөнгөтэй баянж нийл 2 давхар байшинтай тоогоочтой айлсан байгаа байхгүй юу. Тэгээд аав ах нь нас барсныхаа дараа за ингээ гэр бүлээ авч явж чадж гинэ гэдэг чинь бас коммунизмын хувьд маш нэг мундаг үлгэр жишээ болж штэ тий. Энэ бас л ялгаагүй сурталчилга байгаад байгаа. Ягаад гэвэл аав ах нь нас барсныхаа дараа 1881 онд Ленин Казаны их сургуульд орсон. Гэхдээ эхний семестрээ дуусахгүйгээр оюутны жагсаал цуглаанд орж яваад сургуулиас хөөгцсөн байгаа даа. Сургуулиас хөөгцсөнөөс хойш гэр бүлтэйгээ байгаагүй шууд оронд нь өвөө дээрээ өссөн юм билээ. Тэгэхээр нэг гэр бүлээ тижээгээд хоолгонсын ягаад юм бол тэрдээс байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо сурталчилга хуулгал явж байна гэсэн үг шүү дээ. Өөрийнх нь зохиосон түүх эколон тий. Энэ нэг шүлэг гарч ирсэн юм шиг байгаа даа. Энэ Ленин ингээ багасаа ээжээ тийжсэн гэр бүлээ тийжсэн гэсэн шүлэг гараад. Тэгээ тэр нь одоо орчин үедээ ингээд Ленин маш ятуугаас ингээ дээшээ гарсан хүн болж хөвсөн юм шиг байгаа. Одоо жишээлбэл манай Монголын зүгээр юу нийгмээс харах юм бол одоо олон адуу малтай, олон үхэртэй, олон хоньтой ч гэдэм үү те ийм айл байх юм бол ер нь л хөдөлмөрч тэ малаа сайн малалдаг эндээ бүр эзэн болсон. Тэгээ хизээ нутагт нь малаа дээшлүүлэх хөө хизээд нь яах вэ гэдэг тэр юм маш сайн мэдж ижлээ малыг өсгөөд нь шүү дээ тэ. Тэгин гол одоо над Ленинээс чинь нэг юм одоо хамжлагт ардуудыг тэ хамжлагуудыг ингээд чөлөөтэй болгож байгаа энэ үйл явц муц чинь ард түмний нийгмийнхэн тархинд юу байгаад байна гэхэлэр нөгөө хөрөнгөтэй нөхөр бол дайсан тэ муу тал. Нөгөө хөдөлмөрлөөд хичээл зүтгэлээрээ ингээд амжилттай явж байгаа тийм олон үеэрээ дамжуулсан үр хөвгтөө үлдээсэн тийм хөрөнгөтэй айл байсан хүртэл тэрийг харчаад мөнгөтэй эсвэл юм хөрөнгөтэй бол дайсан гिचж байгаа. Ер нь бол тийм. Тэгэхээр тэднийхээ хүчийг авахын тулд өөрөө тийм болж хувирж байгаа юм тийм. Тэгж байгаа. Нэгэн зэн тэгж байгаа. Өөрөө яг үүнд бол буржуун байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө одоо энэ буржуавагийн эсрэг хөдлөд штэ. За тэгээд энэ үед чинь бол өөрөө одоо Ленин гэр бүл нь одоо Сэхэтэн гэдэг англи байсан юм бэлээ. Энэ хүмүүс нь бүгдээ уншиж бичиж чаддаг, хүүхдүүд нь бүгдээ сургууль сурдаг. Тэгээд чөлөө цагаараа улс төр ярьдаг хүмүүс байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо Оросын ард иргэд нь ердөөс уншиж бичиж чаддгүй байсан бол Ленин уншиж чаддаг байсан учраас өвөөгийнхөө гэртээ очиод Марксийн номуудыг уншиж судалж марксизм гэдэг юмтай анх танилцсан байт юм бэлээ. За тэгээд Ленины талаар ярихын тулд заавал коммунизм, социализм, марксизм, ленинизм гэдэг юмыг тайлбарлах шаардлагатай болчиход байна л да. За юуны төрөнд хэлэхэд Марксийн коммунизмын онолыг зөвхөн үйлдвэрчдэд зориулж боловсруулж исэн. За одоо энэ юу гэсэн үг вэ гэх юм бол Карл Маркс ч өөрөө Лондонд энийг анх гаргаж байгаа байхгүй тий. Энэ Лондон гэдэг чинь одоо Британий аж ахуйн үйлдвэрийн хувьсгалын дараа капитализм тултлаа хөгжсөн бараа материал, хүнсээр баялаг, масс үйлдвэрлэл хөгжсөн эрдэнэ ангийн ухамсартай, улс төрийн мэдлэгтэй, мэдрэмжтэй улс нийгэмд нөгөө пролетар буюу ажилчин анги нь буржуа хөрөнгөтэй ангиа түлхэн унгаагаад эцэстээ бүгдээрээ өөртөө хангаж чаддаг ангигүй нийгэм бий болно гэсэн онол байгаад байгаа байхгүй юу. За энэ хамгийн ойлгох ёстой зөв юм нь одоо феодалаас капитализм болно, капитализмаас социализм болно гэд шат дараалтаа явж байгаа байхгүй юу. Гэвтэл энийг нь Ленин уншаад за энэ одоо жинхэнэ Оросд тохирох бодол байна гэж
гэж шийдэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол одоо Марксийн гаргаж байгаа энэ онол нь одоо Британи юм уу, Герман юм уу, Америк нэгдсэн улсад зориулсан шүү дээ. Одоо хүмүүс нь уншиж бичиж чаддаг мэржэлтэй болсон. Харин Оросд одоо зөвхөн малчин гэдэг хүн чинь өөрийнхөө хөрөнгөтэй талбай дээр малаа хараалаад одоо тариага тариад сууж байгаа хүн байтал одоо манай хаан чинь ийм нэртэй хүн байж гэж бараг мэдхгүй уншиж битгүү хүнд зориулаагүй байгаа байхгүй. Тэр уншиж мэдхгүй байгаа хүмүүст төрөө эрхийг өгөх гэж ч юм уу те бараг. Тийм одоо Карл Марксийн гаргасан юмыг нь буруугаар ойлгож байгаа хүмүүс бол өөрчлөөд Оросдод зориулаад идэвхжүүлэх гэж оролдоод байгаа нь буруу болчихж байгаа байхгүй. Ягаад гэвэл шууд феодализмаас капитализмыг алгасаад шууд социализм коммунизм руу орчих гэдэг. Хүмүүс нь өөрсдөө ихний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа шүү дээ. Хоолтой хүнстэй, мэдлэгтэй болцоод ингэж байтал Ленин буруу шийдвэрээс болоод энэ ленинизм гэдэг юм гарч ирсэн. За тэгээд Марксийн онолоор бол одоо ажилчин тариачин анги нь ямар нэг цусд хувьсгал ердөөсөө хийхгүйгээр огцом өөрчлөлтгүйгээр өөрөө нийгэм нь ингээд ангигүй нийгэм болно хуурна гэж байгаа байхгүй. Одоо нэг янзын мөрөөдлийн маш сайхан утоп яриад нь штэ. Гэтэл ленинизм нь ямар утгатай гэх юм бол за энэ утоп бишээ те. Ингээд гинтийн юу ч хийхгүйгээр юм болно гэж хизээч байхгүй. Одоо энэ ард иргэд одоо тариачин малчин бүгдээр нийлж ягаад одоо нэг мундаг хатуу гартаа өдөрдөгч хүний доор энийг идэвхжүүлнэ гэсэн онол гаргаж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь одоо ленинизм гэсэн үг. Энэ дэг хамгийн аимшиг нь Ленин заавал ингээд цус урсгаж те хувьсгалаа одоо байлдаантайгаар хийнэ гэсэн бодлоготой байсан байлээ. За тэгээд 1898 онд Ленин Надежда Крупская гэдэг хувьсгалч эмэгтэй хүнтэй танилцж гэлсэн байдаг. За Надежда ямар эмэгтэй хүн байсан бэ гэвэл маш их боловсралтай, язгууртан гаралтай боловч өмч хөрөнгөгүй ядарсан одоо хох тайж айлаас гарсан эмэгтэй хүн байсан байлаа. Тэгээд тэднийг гэрлэхээс өмнө Ленин Сибирь рүү цөлөгцсөн. Яагаад гэвэл одоо нөгөө марксист, ленинист, социалист тарах гал хичээгээд байгаа шүү дээ. Тэрнээсээ болоод маш хүмэн самуу тараад исэн гэд Сибирь рүү цөлсөн байдаг. Энэ цөллөгт нь Надежда цуг хамт яваад энэ хоёр Сибирьтэй хормон хийсэн билээ. Тэ. Тэгээд Ленин Надежда хоёр хамтарч Искра гэдэг суртал ухуулгын сонин гаргаж ирсэн. Сибирээс тэгээд тэрийг Москва руу явуулдаг байсан. Тэгээд сонин дээр Ленин маш олон өөр нууц нэрээр зохиолтой бичдэг байсан байгаа даахгүй. Тэгэхгүй одоо маш олон өөр сэхэтэн хүмүүс энэ марксизм гэдэг юм дэмжиж штэ. Оронд нь бодит байдал дээр нэгэн хүн байгаад байсан. Тэгээд энэ нууц нэр доороо бичиж явахдаа Владимир Ленин гэдэг нэрийг сонгосон юм шиг байгаа. Яг гэвэл энэ үед чинь нөгөө хувьсгал явуулж явах үед маш их олон Орос хувьсгалчид хувьсгалын нэр гэж байгаад байдаг байсан байгаа байхгүй. Сталин ч бас ялгаагүй Жугашвили гэдэг нэртэй байж байгаа. Сталин болж исэн Ленин тэрнээс ялгаагүй байгаа. Тэгээд Сибирийн Лена мөрөн гэж байдаг. Одоо монголоор зүлх мөрөн гэж байдаг шүү дээ. Тэрнээсээ жишээ аваад Ленин гэдэг нэр сонгосон байгаа. За тэгээд 1903 онд социал-демократ намын дотор намын гишүүнчлийн асуудлаар хагарал үүсэж байгаа. За энэ хагарал нэг юун дээр үндэслэн бэ гэх юм бол намын гишүүн гэж яг ямар хүн байх ёстой вэ гэдэг хэрүүл гарч ирж байгаа байхгүй юу. Нэг талдаа Ленин фракцэн за хувьсгалыг нэн даруй хийн те хувьсгалаа шууд хийн цус урсгасан ч хамаагүй хийн намын гишүүд нь намдаа маш их үнэнч байна намын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцоно гэсэн хатуу зарчим барьж байгаа. Нөгөө талдаа зөөлөн гишүүнчил гэсэн арай зөөлөн бодлоготой фракц нь гарч ирж байгаа байхгүй. Энэ за намын гишүүн баймаар байвал байж болно заавал үйл ажиллагаанд ирээд авах шаардлагагүй гэд тэгээд одоо хатуу зөөлөн гэд энэ нам нь хоёр хуваагдчихж байгаа. Тэгээ энэ хоёр фракц нь дундаа нэг сонгуул явуулаад тэгээ Ленин тал нь ялсан байдаг. За тэгээд Ленин ялсан тал нь одоо большевик гэдэг нэртэй болж хуурсан гэсэн. Большевик гэдэг нь олонх. Тэгээ нөгөө зөөлөн бодлоготой сөрөг хүч нь меньшевик буюу цөнх гэж болж хуурж байгаа. Тэгээд Ленин одоо яг бүх хийсэн үйлдэл энэ большевик намаас үүдэлдэн гаралтай. Тойло ивент итгэж яаг ярих уу. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Lenus Med компани ажиллаж байгаа. За энэ удаад бид хүн чанарыг танд авчрын үүрэгтэй Lenus Med компанийхаа нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байгаа. За энэ нь бол за хэрв танд гэж байгаа. Хэрв танд нойргүй тэж эсвэл амархан сэрэх, анхаарал төвлөрөхгүй байх, булчин чилж өвдөх, толгой эргэх, хоолны дулшил багасах,
байнга ядарсан мэдрэмж төрөх, жижиг зүйлсд хэд сүртэй сэтгэл хөдлөл үзүүлэх, за шалтгаан тодорхойгүй төгссөн мэдрэмж төрөх, зүрх дэлсэх те, байнга уурлах, ажлын бүтээмж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч явах юм бол за магнезиум 400 ийг өдөрт 1 удаа хэрэглээрэй. За магнезиум 400 нь бол таны алдагдсан эрч хүчийг нөхдөх ийм зүйл юм аа гэж. За тэгэхээр Lenus Med компани хамт олон маань чанарыг танд авчирна гэдэг уриатаар ажилдаг. За тэгээд энэхүү хамт олонны маань одоо та бүхэн санал болгож байгаа энэ нэмэлт бүтээгдэхүүн байд юм уу эсвэл ийм зүйлсүүд маань Health Point гэдэг эмийн сангууд байгаа. Health Point-ийн бүх салбаруудаар мөн дээрээс нь бас бусад бүх эмийн сангуудаар болон одоо онлайнаар нөгөө нэг H Point цэг эмэн гэдэг аппликейшн цэг эмэн гэдэг одоо H Point цэг эмэн гэдэг сайт мөн H Point Loyalty аппликейшн байгаа шүү дээ. Энэ болгоноос захиалаад авчих боломжтой юм байгаамаа. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн та бүхэн маань Alkaloid Mongolia гэдэг Facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За бид бүхнийг дэмжин ажиллаж байгаа чанарыг танд авчирна уриатай Lenus Med компанигаа хамт олон талархснаа илэрхийлье. Баярлалаа. Баярлалаа. За Ленич одоо ингээ хувьсгалч гэж яваад байгаа шүү дээ. Одоо нэг хувьсгалыг авчрах гэдэг. Тэгээ коммунизмыг орж тавьчих гэдэг. За тэгэхээр юуны эсрэг хувьсгал гаргах гэдэг гэх юм бол одоо нэг янзын ахыг нь алсан 3 дахь Александрийн төр засаг байгаад байгаа байхгүй юу. За энэ үед зөвхөн Ленинс гадна Орос даяараа одоо нэг янзын хувьсгал болох нөхцөл байдал бүрдсэн байгаад байгаа. Энэ юунаас болж исэн бэ гэвэл одоо 3 шалтгаан гэж хэлж болно. За эхнийх нь бол хуучинсаг үзэл бодол байгаад байгаа. Аль түрүүн хэлж ирснээр 2 дугаар Александрийн үед Орос оронд тодорхой хэмжээний реформ хийгдэж байсан. Тэгээ энийг нь ард иргэд нь одоо зах зугаас нь амсаа үзсэн болохоор энийг улам их хүсээд байгаа байхгүй юу. Тэгтэл одоо 2 дугаар Александр нас орсны дараа хүү 3 дугаар Александр гарч ирээд энэ бүх реформуудыг нь ухраачж байгаа. Тэгээ 3 дугаар Александр өвчнөс болоод нас орсныхын дараа тэрний хүү цаар 2 дугаар Николай гарч ирээд энэ 3 дахь Александрийнхаа хийсэн үйлдэлүүдийн бүгдийг үргэлжлүүлэл ертөөсөө шинтгэгч үзэл бодол байхгүй, юм сайжруулах бодол байхгүй гэсэн байгаа байхгүй. Зүгээр л эрх мэдлээ өөрийнхөө гартаа хатгаад явж явах сонирхолтой байгаа гэсэн. Тэгээд 2 дахь Николай бас ингэж хэлсэн байдаг. Би хизээч төлөөллийн хэлбэртэй засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүд бас иргэдэн жоохон дург нь хурж эхэлж байна. Тэгээ энэ 2 дугаарт одоо цуст нэм гараг ба 1905 оны хувьсгал гэж байдаг. Энийг манай цаг хугацааны аялал нэвтрүүлгээр амраах 1905 оны хувьсгал гэдэг нэртэй дугаараар маш их ярьсан байгаа. Тэрийг дэлгэрэнгүй сонсхийг бол манай үзэгчтэй сонсоод аваарай. Тэгээд товчондоо хэлбэл энэ Оросын ард иргэд одоо маш ахуй хүнд амьдраад байгаа байхгүй юу тий хэцүү амьдрал байгаад байна. Тэгээд тэрнээсээ өөрчлөлтийг хүсэж шинжилтийг шаардаж байсан байгаа. Одоо энэний нэг шинжилт нь хүсэж байгаа шинжилт нь юу байсан бэ гэвэл одоо за бид нар ядаж зүгээр ажлын 8 цагтаа болмоор шүү дээ. Нэг өдөр ажил зөвхөн 8 цагтаа л болёо гэд ордныхын гадаа чагсажсэн. Тэгээд чагсаж байхдаа за манай мундаг сайхан 2 дугаар Николай цаар тий манай өкслийг биелүүлээч. Бурхан таны амийг авраасаа та урт удаа манддаггүй гэл маш тайван цус урсахгүйгээр юм чагсаал болж байгаа байхгүй. Одоо хувьсгал биш. Гэтэл 2 дугаар Николай энэ чагсаалыг цус урсгаж дарсаас болоод чагсаал нь одоо бослог хувьсгал болсон байдیں۔ Шүдэнд зураа ийцсэн байх нь шүү дээ. Тэгэл гараа олцсон байна шүү дээ. Тэгэд энэ хувьсгалын үр дүнд нь юу байсан бэ гэвэл Оросд төрийн дуун байгуулагдаж Оросын анхны үндсэн хууль батлагдчихсан. За тэгээ 3 дахь нэг баг хамгийн том шалтгаан гэх юм бол одоо дэлхийн 1-р дайн байгаад байгаа. 1905 онд Орос Японы дайнд Орос ялагдсан байгаад байдаг. Тэгээ энээс нь болж одоо хүн ам эдийн засгийн асрыг хохирол амссан байна. Тэгтэл дэлхийн 1-р дайн болоод Орос энд одоо нэг янзын хүчээр татагдж орсон байгаад байгаа байхгүй. За ягаад хүчээр татагдж орсон бэ гэж хэлж байна гэхээр 1-р Оросын цайрууд ямагт бүх слав угсаатныг нэгэн захирах өмгөлж хамгаалах үүрэгтэй гэж бодоод байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо тэнцээ Серби Австро-Унгарын хооронд дайн болж байгаа гот за Орос чинь за би Серби хамгаална манай славууд юм чи хамгаална гэд энэ дайнд орчиж байгаа. Хоёрт ягаа орсон бэ гэх юм бол одоо Англи, Британи, Францтай нийлээд Антаны эвсэлд орчихсон байсан. Тэгээд Транссибирийн төмөр замыг барих гээд Францаас маш их хэмжээний мөнгө зээлсэн байсан. Тэгээ энийг гэрээгээ цуцалж чадахгүй гэд дайнд орсон байдаг. Транссибирийн төмөр зам тий. Тэгээ 3-т Орос Японы дайнд ялагдсан учраас нэр хүндээ буцааж авах гээд энэ дайнд оролцсон байгаа. За ингээд зайлшгүй татагдж орсон дайнд 3 жилийн хугацаанд 2 дугаар Николай Оросын бараг 5 сая иргэнийг өхүүлсэн
байгаа даахгүй. Тэгэхээр ард иргэд нь одоо бүр үнэхээр хэцүү амьдраад байдаг. Одоо ийм хувьсгал гарах гэдэг дайм болоод байдаг. Тийм учраас одоо жүдэн зураал цог өгөхөд оч өгөхөд энэ хувьсгал галж гарах бэлэн болчиход байгаа. За тэгээ нэг сонирхолтой зүйл гэх юм бол энэ 2 дугаар Николай хаан өөрөө энэ 1-р дайнд Германы эсрэг байлдаж байгаа шүү дээ. Оросоос гараад явхдаа Оросыг хэн төлдөөсөн бэ гэвэл Герман эхнэр тэгэхээр Распутин хоёрт үлдээсэн байдیں۔ Тэгэхээр тэр бас сонирхолтой гэж магадгүй баг. Тий. Нэг Распутины талаар их гарч ирдэг шүү дээ. Яг энэ хүмүүний үед тий. Тий. Тэгэхээр Распутин Ленин хоёр ч бас нэг үеийн хүмүүс байсан байгаа байхгүй юу? За Ленинг эргээд ярив. За Ленин бол одоо 1893 оноос хойш эхлээд одоо хувьсгалт үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр одоо 1917 гэд баг 20 гаруй жил энэ хувьсгалынхаа төлөө явцсан байгаа даахгүй. Тэгээд 1917 оны 2 дугаар сард Оросд хувьсгал гарахад Ленин өөрөө Швейцарын Зюрихт явж исэн байгаа даа. Яг зөвлөгдсөн байгаа шүү дээ. Сибирт байгаа ч гэсэн маш нээлттэй хас айгу баг зугаалаад явж идэг байсан юм бэлээ. За Зюрих хотод байснаа за хувьсгалаас би хоцрох гээд штэ гээд шууд нөгөө Петерград хот руу очив. Петерград гэдэг нь одоо бидний мэдхээр Санкт Петербург. Тийм. Энэ Петерград хот руу яаж очисон бэ гэвэл Германы засгийн газар Ленинд тусалсан байдаг. За энэ маш сонирхолтой гэх юм уу. Одоо энэ үед чинь дэлхийн 1-р дайны үед Орос Герман хоёр бие биенийхээ эсрэг талд байгаад байгаа байхгүй юу. Гэтэл Герман Ленинд маш их алт өгөөд богонд суулгаад Орос руу явуулж байгаа. За энэ ягаад ингэ явуулж байгаа гэвэл энэ нэг янзын Ленин Германы заншлаач те утга хүмүүлэгч одоо агент бол биш. Гэхдээ энэ Ленин очоод Орос дотор үмээ самуу хувьсгал эхлүүлчих юм бол энэ Орос улс чи өөрөө асуудалтай болоод энэ дайнда 100% орж чадахгүй байна гэсэн төлөвлөгөөтэй явуулчихсан байгаад байгаа. За тэгээд хувьсгалын явцад 2 дугаар Николай хаан огцорлоо. Тэгээд төр засгийн газар байгуулагдсан байдаг. Тэгээд энэ үедээ Ленин алтартай нөгөө 4-р сарын үзэл бодлогод хэмээх илтгэлээ тавьсан байдیں۔ Тэгээд за ердөөсөө шууд сонгол болохыг хүлээхгүй бүгдээрээ шууд социалист хувьсгал хийнэ гэсэн юмнууд ярьж исэн байдаг. Тэгээд энэ илтгэлийнхаа дундуур нөгөө ядарч зовсон ард иргэдээ 3 юм амлсан байдیں۔ 3 ч штэ. Тэгээд 3 том юм амлсан байдаг. Тэр нь инх тайван газар талах амлаж байгаа байхгүй. Тэгтэл иргэд нь одоо нөгөө дайны цаг үед байна. Одоо хоол үзэж байгаа хүмүүс байна. Энийг сонсчод бүр маш их баярлаж байна. Энэ л хангалттай. Тэ яг одоо байгаа нөхцөлд бол тэ. Тийм. Гэхдээ одоо энэ шинэ төр засгийн газар нь бол нөх олигтой ахиц дэвшил гарахгүй байгаад исэн байгаа даахгүй. Ингэсээр байгаа Ленин бүр цаа ингэж удаан явах нь бол утгагүй юм байна гэд 10 дугаар сарын 25-ны 26-наас шилжих шөнө төр засгийн газрыг унахад бэлэн болсон гэж үзээд большевик нам нь одоо улаан гвардийг хөдөлгөөд төрийн эргэлт хийсэн байдаг. Энэ одоо нөгөө хүмүүсийн мэдхээр өвлийн ордныг эзэлж авсан гэж ярьж байгаа байхгүй. За энийг бол одоо хувьсгал гэж яриад байдаг. Гэхдээ энэ бол нэг янзын хувьсгал бол биш байгаа даахгүй. Төрийн эргэлт гэж хэлж болно. Ленин бол өөрөө тэрийн эргэлт гэж хэлээд байгаа. Яг хувьсгал биш вэ гэхээр хувьсгалын чинь дараа тодорхойгоор одоо нэг шинэ засаг, бодлого, дэглэм тогтох ёстой байдаг шүү дээ. Тэгтэл энэ хувьсгалын дараа ямар ч юм өөрчлөгдөөгүй төр засгийн газар нь байсаарлаагаад байдаг. Тэгээд дараагийн жилд нь болсон сонгуулийн тэр төр засгийн газар нь явуулчихсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг нь хүмүүс октябрийн хувьсгал гэж амар алдартай нэртэй байгаад идэв мөртлөө энэ бас нэг янз сурталх хуулга улс төрийн ажиллагаа болж хөрцсөн байгаа даа. Шинжлэн байгуулсан биш зүгээр байсан зүйлийнхаа удирдлагын солигдсон гэсэн үг. Тийм, удирдлага нь солигдчиход байгаа. За тэгээд эднэр дараа оныхаа 1-р сард сонгуул явууллаа. За сонгуулиар социалист хувьсгалчид одоо бидний мэдхээр эсерүүд гэж яддаг штэ. Тэд нар бол ялалт байгуулсан. Тэгээд нэг Ленины большевик нам нь ердөө 25% 25% санал авсан байгаад байгаа. Тэгэхээр энэ сонгуульда ялагдлаа. Гэтэл Ленин ч за одоо би 20 гаруй жил энэ хувьсгалын төлөө үзэж штэ. Тэгтэл манай нам ялагдана гэж одоо юу бах вэ гэхэд шууд өөрөө хүчээр төрийн эргэлт хийгээд засгийн газрыг өөрийнх нь гартаа аваад большевик нам нь ганц орстой байдаг нам болж хөрсөн байдаг. Тэгэхээр уулын сонгуул нь бол яг шудраг ёсоор явсан мөртлөө үр дүнд нь одоо нэг янзын дарангуул гараад ирчихэж байгаа гэсэн үг байна. Тийм байна. Хүчээр авч байгаа юм байна тийм. Тэгээд түүхэндээ одоо энэ болсон сонгуул баг Оросын хамгийн цорын ганц шудраг сонгуул гэж яригддаг. Тий. За тэгээд Ленин ч одоо
нэг янзын дарангууллагч болчлоо шүү дээ. Тэрийг хүчээр авчлаа. За тэгээд хоёрдугаар Николаийн гэр бүлийг бол Али гэдэг шийдвэр бол гаргаагүй байгаад байгаа байхгүй юу. Ягаад гэвэл одоо энэ үед чинь хаант засгийг унгасныхаа дараа хаануудыг нь одоо олон хүмүүсийн урд байлгаж ягаад шууд одоо цаазаар авдаг штэ. Нөгөө нэг Францын хувьсэл мөсгөл шиг тийм тэрнтэй ямар ч ялгаагүй. Гэтэл Оросын иргэд нөгөө Романовын гэр бүлтэй маш их одоо хайртай байсан гэж хэлж болохоор байгаад байгаа. Тэгэхээр цаазаар авахыг бол баг ердөөсөө дэмжээгүй байдаг. Гэтэл одоо Лений толгоонд нь за миний үдчихсэн одоо дайсангууд штэ нэг янзын энэ хаанууд гэр бүлтэйгээ амьд байх юм бол эдгээр нэг өдөр эргэж ирэх эрсдэлтэй гээд ердөөсөө 50 амарч чадахгүй байгаад байсан юм. Тэгэхээр энэ 2 дугаар Николаийн гэр бүлийг аваад Сибирт 9 сар байлгаж байгаа. Дараа нь Екатеринбургт авчиж 1918 оны 7 дугаар сарын 18-ны өглөө 2 дугаар Николай эхнэр Александра мөн 5 хүүхэд Ольга, Татьяна, Мария, Анастасия, Алексей гэдэг бүгднийг байшин хурцгасаж байгаа. За зургийг нь авах гэж шүү гэж хэлээд будж хороосон байдаг. За тэгээд энэ 7 хүнийг буудахт нь зарим сум нь бол одоо амин газрыг нь оноогүй. Эсвэл одоо энэ нөгөө эхнэрийнх нь зүүжсэн алмаз чимэглийг нь зарим сум нь оноод ойцсон байдیں۔ Тэрнээс болоод бүрсүүлдэ жадалж алсан юм байлээ. Яагаад одоо зөвхөн 2 дугаар Николаийг алаагүй бүртэн гэж гэр бүлээр нь алж гинэ гэж бодоод үзэхэр нэг янз юм. Одоо энэ хааны гэр бүл шүү дээ. Одоо ханхүү юм уу одоо охтууд нь хүүгүүд нь амьд байх юм бол нэг өдөр эдгээр чинь за би хаан байх хэрэгтэй шүү дээ. Би хатан хаан байх хэрэгтэй шүү дээ гэж гарч ирээд үзэлцэх эрсдэл маш их байсан учраас бүр гэр бүлээр нь удмаар нь ингэж байхгүй болгосон байдیں۔ Тэгтээ тэрнгөө нөгөө нийгэм байгаа л учраас те хаанцас гэдэг юм уу те тэр хүчтэй итгэдэг, тэднэртэй сүсэлдэг, тэднэртэй залбирдаг тийм нийгэм хүмүүс бас хэдэн хувьд нь байгаа л байгаа гадаадынхан те. Тэгэхээр тэрийг байхгүй болгож байна те. Тэрийг байхгүй болгож байгаа гэсэн үг. Тэгэд энэ гэр бүлийг ингэж одоо аимшигтайгаар алснаа бол ердөөсөө зарлаагүй. Энэ болшевик гэдэг нэг олон жил нууж явсан байдаг. Одоо Оросын энгийн иргэн болов манай хуучин хаан гэр бүлтэйгээ ингээд сайхан амьдарч байгаа хаа гэж бодоод яваад байгаа байхгүй юу. Тийм. Тэгэд болшевик нам одоо төрийн эрхэнд гарсныхаа дараа шууд бүх намыг хоригдж байгаа. Нөгөө тарангуулын үйл явдал хийгээд шүү дээ. Энд нь нөгөө эсэр, меншевик, анархистууд бүгднийг төрийн дайсан гэж зарлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо хувьсгалын эсэргүү гэж үзэж байгаа. Тэгээд одоо хувьсгалын эсэргүү гэж үзэж байгаа хүнийг нь шууд барьцалж шүүх хурлгүйгээр цааслах эрэхтэй нэг яам ч гэх юм уу одоо нэг комисс гарч ирж байгаа. Тэр нь хувьсгалын эсэргүү болон хорлон сүйтгэгчдийн тэмцэх бүх Оросын онцгой комисс буюу ЧК гэдэг нэртэй нууц цагдаагийн байгууллага үүссэн байдаг. Тэгээд ЧК гэдэг нь манай үзэгч сонсогчд бас сонсч ирсэн байж магадгүй бах. ЧСТК үлээ цагдаа чекист тийм. Тэрийг нь манай үзэгч сонсогч мэдэх бах. Тэгээ одоо хуучин засаг буюу одоо хаан засаг масгийнхаа хүч нөлөөг нөгөө цагаантан гэж нэрлэдэг байгаа бах тий. Тэгээд улаанд нь өөрөө болшевик нь болж байна уу? Биш биш. Тэр нь одоо Оросын иргэний дай гарна. Тэгэхээр тэрийг бас яриа. Эндээс гарч ирэх үү? Тий. За хоёул хамтаа хэлж ярьчих тий. За тэгээ. Нэвтрүүлгийн маань хамтаа хэлэгчээр за өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт ураатай Төгс ургац компани хамт олон маань ажиллаж байгаа. За Төгс ургац компани хамт олон маань манай нэвтрүүлэгтээ маш олон дугаартай хамтарч байгаа. Маш их оронч хамт олон байгаа. Юу ч юм гэхэлэр Монгол улсын хүнсний аюулгүй байдал, хүнсэн бүтээгдэхүүний аюулгүй байдал те. Ядчил одоо намайг баг байхад айл болгон ч юу юм. Гэхдээ ногоо тариалантай газрын айлууд бол ихэнх нь хашаандаа ногоогоо тарьждаг. Одоо ногоо худалдаж авдаггүй. Өөрсдөө ингэж ногоогоо тариад тэгээ хэрэглэх хэмжээгээр хэрэгжилдэг байлаа. Манай талаа одоо би эмээтэйгээ өсгөд эмээвтээр ногоон сонгон тарьдаг, жууцаа тарьдаг, тэгээ төмс тарьдаг, өгөрций тарьдаг, помидор тарьдаг. Ийм байсан. Луун тарьдаг. Тэгээ байцаа мэцэж их хөөрхөн ш тэгээд далбалаа ингээд ургацдаг. Тэгэл улаан манжин ингээд ер нь тарьдгүй юм байхгүй манай эмээ чинь тиймсэн. Тэгэл тариа мараа үр будаанчсан их байдаг. Тэгэл тарьдаг. Ингэдэг байсан. Тэрнээс хоошоогоо ер нь бол одоо өөрсдөө ингэж хүнсний хэрэглээгээ хангадаг байжгаад нэмэлтээр мэдээж хүн ам их сөөрөсмөл их болоод ингээд ингээд их хэмжээний ногоо могоо тариалах хэсэг хэрэгтэй болж байгаа. Гэтэл Монгол улсад тариалангийн бүс нутагт маань тарьсан ногоо энэ юм одоо монголчуудад нь хүрдгүү болоод байна л да. Дотоодын зах зээлийг хангаж чадахгүй болоо. Тийм учраас маш их хэдэн үеийг би мэдгүй л да. Маш их хэмжээгээр одоо хүнсний ногоонод орж ирсэн. За гэтэл тэр дунд чинь
тээвэрлэх. Одоо тэндээс аваад наашаага ингээ хэлээр дамжуулаад ингээ Монгол оруулж ирээ худалдааны төв дээр тэндээсээ дэлгүүрүүд харагдаад тэгээд дэлгүүрээсээ өрхийн одоо хөрөгчөнд ирэх хүртэл хугацааг зөв бодоход тэр дунд чинь бас ингэж удаан хадгалах боломжгүй хүнсний ногоо гэж бас байдаг. Тэр нь бол өглөө болгон шинээрээ хүндээ очиж явах юм бол яг нөгөө нэг өөхөөс та амин дэмээ гэж юм уу те эрдсээ өгчөд ийм ногоонод байдаг байхгүй. Тэрний нэг нь яг одоо нөгөө хэлэх гээд байгаа өргөс тэмэх улаан лойлий. Одоо жишээл улаан лойлийг тэгж удаан хугацаагаар хадгалах боломжгүй те тээвэрлэх боломжгүй ийм зүйл байхгүй. Мэдээж нөгөө кантер ментер ингээл тохирсон хэмжээнд л ингэдэг л бахал та. Гэхдээ Монгол хүнд Монгол хөрсөнд нь ургасан тэр зүйл нь илүү их таарддаг, илүү их зөгцдгөө гэдэг манайхан одоо ялангуяа ойлгодог болж байгаа. Нөгөө Монгол хуш, Монгол самрны тос ямар вэ гэж бид нар бас мэдэн штэ тий. Гэтэл өөр газар ургасан хуш, самрын тосчин, самарчин, чөмөгчин ямар байдаг гэдгийг мэддэг. Тэрнтэй адилхан манай энэ төгс сургууль компани хамт олон маань Монгол улстай бүрэн автомат тэгээд 4 удирлын ийм шилэн хүлэмжийг байгуулсан. За үүндээ бол жилийн 4 удирал тасралтгүй тариалт хийж амтад өргөст хэмэх болон улаан лойлыг хэрэглэгчдэд хүргэж байгаа. За гадна орчны нөлөөллөөс үл хамааран хасах төчөөс нэмэх төчин хэмж гэсэндээ ургацсан авдгаараа давуу талт. Энэ л байхгүй ерөөсөө тий. Тэгэхээр таны одоо өглөө болгон хэрэглэж байгаа хүүхдүүдтэй өгж байгаа тэр өргөст хэмэх улаан лойл чинь өглөө болгон шинэ байх боломжтой. Та өөрийнхөө хэрэгцээнд харуулаад авчихсан юм бол өглөө болон шинийг аваад авах боломжтой. Мөн дээрээс нь манай ресторан, зоогийн газар, өглөөний цай уух боломжтой, кофе шоп, лонжтой юу гэдгийг те. Энэ болгон маань яг өглөө болгон Монгол хүнтэй Монголынхаа хөрсөнд дургасан эрүүл өргөс тэмэх улаан лойл авах гэж байгаа бол яг одоо манай төгс сургууль компани утсыг тэмдэглээд аваарай. 72 22 11 99 72 22 11 99. Мөн дээрээс нь төгс ургац цэг эмэн гэд сайтыг орчиж болж байна. Мөн дээрээс нь хэрэглэгч та бүхэн маань та гэртээ авах гэж байгаа бол те яг ингээд гоё эх оронд сонголтоо хийж байгаарай. Бүх сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүдээр худалдаалагдж байгаа шүү. Одоо ингээд нөгөө сар шинж гэдэг юм уу ингээд нөгөө баяр юм болдог. Энүүгээр маш олон одоо их хэмжээний нөгөө нэг хүнсний ногоонууд одоо импортоор орж ирдэг. Энэ дундаас та магадгүй худалдаа авалт хийхдээ нэг удаа ядаж эх оронд сонголт хийгээрэй. Төгс ургац гэдэг юм одоо бичгтээ ийм хүнсний ногоонууд бас байгаа шүү. За бид хүмүүс дэмжин ажиллаж байгаа төгс сургац компани хамт олондоо баярлалаа. За баярлалаа. За Ленин одоо ингээд төр засгаа авчлаа. Тэгээд засгийн газрыг тараасныхаа дараа нөгөө ханд засгийн дэмжигч либерал үндэсний үзэлт нөгөө цэргүүд газрын эзэд баячууд тэгээд бүгдээрээ большевик намыг одоо төр булаас нь дээрэмчдэг гэж үзэж эхэлж байна. За одоо тэгээд эндээс чин Ленин одоо гарч ирэхдээ нэг ард иргэдээ 3 амлалт өгсөн шүү дээ. Инх 50 газар талах гэсэн 3 амлалт өгсөн байдаг. Тэгээд энэ инх 50 гэдэг амлалтаа биелүүлэхийн тулд тэр одоо Оросыг дэлхийн 1-р дайнаас гарах гэж оролцсон байдیں۔ За энийг яаж хийсэн бэ гэвэл одоо Брест-Литвгийн гэрээ гэж байгуулсан. Энэ гэрээний дагуу Польш, Украин, Финланд, Балтийн 3 улс, Беларусь, Молдов, Гүрж, Армени, Азербайджан гэсэн 11 улсын газар нутгийг төвийн хүчнүүдэд өгсөн байгаад байгаа. Одоо улсын газар нутаг штэ. Энийг шууд дайсантай өгсөн гэсэн үг. За ингээд Орос одоо тарилангийн газар нутгийн 32%-ийг, хүн амынхаа 35% буюу 56 сая хүн, үйлдвэрүүдийн 54%-ийг, тэгээд нүүрсний уурхайн 89%-ийг дайсантай өгчөж байгаа. Тэгээд дэлхийн 1-р дайнаас гарсан байна. За энийг би бас бодоод үзэхдээ энэ зөв шийдвэр үү, буруу шийдвэр үү гэдэг дээр бас нэг жоохон эргэлзээл байна л та. Яг гэвэл энэ Ленин ч болон 1-р дайнд оруулаагүй. 2-р Николай энэ оруулсан дайнаас нөгөө иргэдээ амлалтаа биелүүлэх гээд гарах гэж үзэж байгаа байхгүй тийм. Гэтэ гарах гад байлаа гэд одоо улсынхаа талыг нь ихэнх газрыг нь өгчнө гэдэг нь бас л буруу шийдвэр болж таарат байгаа. Нэг нь зэ. Одоо Монголд ямар нөхцөл байдал байх байсан бэ гэвэл Казахстан одоо нэг улстай дайн зарласан чинь Монгол тэрийг Казахстаныг өмөрөх гээд ороод тэгээд тэр дайнаас гарахаараа болсноос одоо яа ховд баяуулгий тэр аймагуудаа дайсанд өгчөж штэ. Тэгээд харин тий. Үйлдвэрийнхээ 50% хүртэл явуулж штэ. Тий. Энэ яг улс орны хувьд ямар шийдвэр вэ те? Харин би бүр өстөө мэдгүй байгаа зөв шийдвэр ч юм уу буруу шийдвэр ч юм уу. Нэг янз амлалтаа биелүүлж чинь. Тэгтээ улсаа ингэж бүснэлж байгаа л. Нэг хаант улсын үед чинь болохоор нөгөө газар нутгаа тэлэх те одоо жижиг баг ястан мастнуудыг бүгднийг ингээд өөр юм болгоо те одоо тэг хөрөөний улсуудын жижиг улсууд байгуулад ч юм уу те туу муух ч юм уу те ингээд газар нутгаар ингээд авчиж байгаа шүү дээ ер нь. Тэгэж томорж байгаа. Тэндээсээ 11 гэсэн үү? Тий 11 улсын газар нутаг. 11 улсын газар нутгийг ингээ за Европ руу өглөө баруун Европ руу.
За тэнгуут энд бол одоо Орсын ард иргэд нь бол маш их уурлаж дургуутсаж байгаа. Тэгээд большевик засгийг эсэргүүцэх хөдөлгөөнүүд гарч эхэлж байна. За одоо тэднийг одоо түүхэнд нөгөө цагаатнууд гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Одоо тэгээ большевикийн улаантнууд гэж нэрлэж байгаа. За нэг зүйлийг тодруулахад одоо большевикийн нам нь одоо нэг захиргаатай төлөрсөн хүчин байсан бол цагаатнууд нь одоо ердөөсөө нэгдсэн зохион байгуулалт бол байгаагүй. Тийм байна. Олон зүйл байгаа юм дээр дотор. Тэр дотор маш олон өөр эсэргүүцэж байгаа хүмүүс өөр өөрсдийнхөө жижиг фракц гараад тэгээд энэ төр засгийнхаа эсрэг үзэж эхэлж байна гэсэн үг. Тэгээд одоо энэчнээс түүхэнд олон тоо дурддаг хүмүүс гэх юм бол одоо бидний мэдхээр Колчак, Корнилов, Миллер, Атман Семенов гэдэг жижиг фракцийн удирдагч нар байгаа даа. Тэгээд Атман Семенов гэдэг чинь одоо бидний ярьдаг Атман гэдэг үг чинь энэ хүний нэрээс Атаман гэж тийм Атаман Семенов гэж үздэгтэй тий. Тэгээд нэг хүн Атманддаг дээрлэх хүний чинь энэ хүнээс нэр нь гарч ирсэн юм билээ. За тэгээд энэ цагаатнууд нь ийм тархаа бутархаа байсаасаа болоод энэ иргэний дайнд ялагдах гол шалтгаан болсон гэж хэлж болно. Тэгээд одоо хамгийн сүүлчийн цагаатан гэж бидний мэддэг барин өнгөрн эцэст нь их хүрээг нөгөө хятадын гомданы ариунс чөлөөлөд богд хааныг ширээнд нь залж өгөөд улаантнуудаа баригдаад бодолсон байдаг. Одоо яг саяны нэг баруун өнгөрн гэдэг нэрийг чинь би хаагаад. Одоо баруун өнгөрн гэдгээр нь манайхан цагаантныг илүү их мэддэг байхгүй. Тий. Тэгэхээр цагаантнууд одоо нэг янзын босгоч тэмцэгч нь Монголыг бас ингээд хятадаас чөлөөлөд гарсан хүмүүс нь байгаад байгаа. Гэхдээ одоо энэ иргэний дайнд бол энэ цагаатнуудыг дарах бол амархан байгаагүй. Яг гэвэл иргэний дайн гэдэг чинь маш хэцүү байгаа шүү дээ. Тэгээд энэ цагаатнууд нь бас нэг янзын олон улсаас санхүүжилт авч исэн. Одоо нэгдүгээр дайны талууд байгаа шүү дээ. Герман, Отман, Австри-Унгар эднэр чинь бүгдээрээ энэ цагаатнууд нь санхүүжилт өгөө цэргүүдийн сургаж өгөөд бэлтгэж өгж исэн байгаад байгаа. Тийм учраас энэ дайн маш удаан хугацаанд үргэлжилсэн байна. За тэгээд энэ иргэний дайнд одоо Ленин бол 1918 оны дундаас эхлээд дайны коммунизм хэмээх бодлогыг хэрэгжүүлж эхэлж байгаа. За энэ дайны коммунизм гэдэг нь ямар бодлого вэ гэхээр бүх хүрээндээ чөлөт худалдааг зогсоочж байгаа. Ард иргэдээс тариа хүнс материал бүгднийг татаж авч байна. Тэгээд бүх үйлдвэрүүдийг улсын мэдэлд авлаа. Тэгээд ажил хаялт жагсаал цуглааныг бүрэн зогсоож байгаа. За энэ нэг сонирхолтой юм чөлөөт худалдааг зогсоож ийн гэж штэ тэ. Ленин ч өөрөө одоо нэг мундаг коммунист социалист гэж хүн ярьдаг байсан мөртлөө яг нэг хувьсгалынхаа дараа хүмүүс эдийн засаг маш муу байсан учраас за хэдүүлээ коммунизм байх байлё. Төр зүрдээ та нар капиталист байгаад би биндээ юмаа зарж болно шүү гэж одоо нэг янзын өөрийнхөө коммунизмаас жоохон нөгөө тийшээ харсан байлээ. Тэгвэл энэ иргэний дайндаа зориулаад дайны коммунизм гэдэг юм бүрэн идэвхжүүлээд энэ хүмүүсийг 100% оруулж эхэлсэн байгаа. За тэгээд бүх хоол хүнсээ одоо улаан айрам руу илгээснээс болж ард иргэд нь одоо өсөглөн үзэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд энэс болоод одоо хөдөө орон нутаг руу маш олон хүмүүс дүүргэсэн байдаг. Москвагийн хүн амын 50% нь Петроградын хүн амынх нь 70% нь буурсан. Тэгээ олон сая хүн өсөглөн өвчин тахлаар нас барж исэн. Тэгээд энэ цагаатныхаа эсрэг иргэний дайн болж итл энэ хүмүүсээс одоо хүнс материалын өөртөө булааж авсаасаа болоод нэг ангийн дайн гаргаж эхэлж байгаа байхгүй ангийн тэмцэл гаргаж эхэлж байгаа. Яг тэгж нэ гэхээр энэ үр тариагаа хураалахгүй байгаа хүмүүс нь шууд ангийн дайсан гэсэн цол нэр зүйчиж байгаа. Тэгээд эднэрийг нь шууд одоо цаазаар авна эсвэл хөдөлмөрийн лагерт явуулаад эхэлж байна. За бид нэр энэ чинь ийм том дайсантай байхад та нар яагаад улсаа дэмжихгүй байгаа юм бэ? Та нар чинь жинхэнэ ангийн дайсан биш юм шүү гэдэг цаазаар аваад эхэлж байна. Одоо ангийн дайсан гэдэг нэр томьёогоор те эсэргүүн гэдэг нэр томьёогоор. Тийм. Тэгээд энэ ангийн дайсан гэдэг нэр томьёо нь хамгийн анх юунаас гарч ирсэн бэ гэвэл 1918 оны 9-р сард Ленины амьд хүрэх орлого гарч исэн. Фани Каплан гээд одоо нэг эмэгтэй хүн байсан. Уул нь большевик эмэгтэй хүн байсан байлээ. Ленин нам байсан гэсэн үг. Октябрийн хувьсгалын дараа Ленинийг шууд хувьсгалын урагч гэж үзээд бүр тэгж зарлаад 3 удаа буутсан байдаг. Энэ 3 сумынх нь 2 сум нь гарыг нь оноод 1 сум нь чэйжинд нь үлдсэн юм байлээ. Хувьсгалын урагч гэж байгаа нь одоо та жижиг ингээд өөрөө хувьсгалч хүн байж яагаад аль биесийн сонголт болж хахад энийг нь зогсооч гэдэг уралж байгаа байхгүй юу. Энэ нь одоо тэгээд нэгэн жилийн дотор байгаад шүү дээ эрх мэдэлд орсныхаа дараа. Тэгэхээр
хараад үзэхээр Ленин ч одоо 20 гаруй жил ингээд дарангуулагчийн өөрийнх нь нүдэнд дарангуулагчийн эсрэг үзэжсэн аа. Өөрөө ирэх мэдлэлт хүрээл жилийн дотор өөрөө дарангуулагч болоо хөвөрчиж байгаа нь бас маш хортой. Тийм байна. Наад эмгтэй гэж гаргаж байгаа үйлдэл жинхэнэ юу шүү дээ, их оромж шүү дээ. За өнөхөр хувьсгал хий гэсэн хамтдаа хөдөлсөн. Бөөнөрөө хөдөлж байгаа хувьсгал хийгдлээ тий. Тэгээд араас нь сонгуул боллоо. Шударга сонгуул явж байхад гарсан үр дүн нь өөр талд байгаад байхад тэрийг мдээгүй зэрсгээд хаан гутлаа хүчээр авчиж байгаа. Тийм шууд хүчээр авчиж байгаа. Тэгэхээр жинхэнэ үнэхээр хувьсгалын урагшил болж таарч байгаа байхгүй юу. За тэгээд энэ одоо орлогын хойноос шууд ангийн дайсан гэж гарч ирж байгаа. Ангийн дайсан ямар хүн болж байна гэх юм бол одоо зүгээр л энэ Ленин хэлж байгаа үгийг эсэргүүцэж байгаа. Энэ коммунизмыг эсэргүүцэж байгаа хүмүүс нь шууд ангийн дайсан болчихж байгаа байхгүй юу. Тэгэд энэ ангийн дайснуудыг энэ одоо хуулиараа алж хядах, хөдөлмөрлөл агарт авчих зөвшөөрөгцөө хуулиараа. Тэгэд энэнийг нь нэг өмнө дурдчихсан Чека гэдэг цагдаа нар шүү дээ. Эднийг нь бүгдээрээ үйлдчихсэн байт юм байлээ. Тэгээд одоо энэ чинь нэг бүх буржуа одоо эсвэл зүгээр эсэргүүцэж байгаа хүмүүс одоо бүр багш хүмүүсийг нь хөдөлмөрийн лагерт аваачиж чинь за өлсөж чинь одоо ажиллуулж чинь тэгээ энд нь бүгдээрээ ирчүүд эмгтээчүүд хүүхдүүд бүр орж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ аимшигын цаг үеийг одоо улаан террор гэж нэрлэдэг юм билээ. За тэгээд Оросын ард иргэд большевизмын эсрэг тэмцээн бослого гаргаж оролдож байна. Тэгээ 1920 он гараад 1 жил гаруй үргэлжлсэн Тамбовын бослого гэж байсан. Тэгээ шууд энийг нь улаан айрам хорт хий ашиглан дарж исэн өөрийнхөө иргэд дээр. Тэгээ 1921 оны 3 дугаар сард далаачид бослого гаргаж байгаа байхгүй юу. Эднэр одоо юу гэж чинь гэхээр одоо чөлөөт сонгуул, иргэний эрх чөлөөг нэг чинь тэгээ нэг намын дарлалыг зогсоохыг шаардж исэн чинь Ленин шууд их бүү полимотор тэднийг босголыг дарж маш олон мянган далаачны амийг хөнөөж ирэмдэг, зэрэмдэг болгосон байдаг. За тэгээд 1919-с 1920 оны хооронд улаан террор улам эрчимтэй харгас болж эхэлж байгаа байхгүй юу. Тэг Орос орон даяар бөө ингээд нэг цаазлах булах тусгай зэвүүдийг байгуулж эхэлж байгаа. Тэг энэ чинь шууд цаазар авсан алсаг хүмүүс авжил булчдаг. Тэгээд иргэний дайны хугацаанд бараг 100 мянга гаруй хүнийг цацлах буюу шоронд өсгөж алсан гэсэн тооцоо байдаг. Тэгээд Ленины хувьд бол энийг өөрөө бол 100 хүн мэдж байгаа шүү дээ. Намын тэргүүн байгаа учраас тэгээд энийг хүлээн зөвшөөрсөн. Яг албан тушаал одоо тушаалыг нь өөрөө алд гэж хэлээгүй ч гэсэн энийг нь зогсоохгүй байна гэдэг бас нэг янзын дарангуул. Тэгээд энийг бараг за энэ миний хувьсгалыг аврах үйл ажиллагаа юм чинь би хүлээн зөвшөөрч байна гэдээ бүр дэмжижсэн л гэж хэлж болохоор байгаа. Тэгээд энэ иргэний дайнд нэг цагаантнууд нь бас ялгаагүй аллах харгас үйлдэлүүд хийж байгаа ч гэсэн энэ улаантнуудыг хийж байгаа нь улсаас зөвшөөрсөн гэдгээр бүр илүү аимшигтай төр засгаас зөвшөөрсөн гэдээс илүү аимшигтай санагдаад байгаа миний хувьд л. За тэгээд 1922 онд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоогт улс албан ёсоор байгуулагдлаа. За энэ улсынх нь нэрийнх нь утга нь гэх юм бол одоо бүгд найрамдах улсууд бүгд ижил тэгш эрхтэй байх холбооны улс гэсэн утгатай байгаа байхгүй. Гэтэл бодит байдал дээр нөгөө бүх шийдвэр айж үйлдвэрийн цэрэг дипломатын бодлогыг зөвхөн Москвагийн нөгөө коммунист нам нь гаргадаг болчиход байна. Тэгэхээр одоо бас л ялгаагүй төвлөрсөн дарлал болчиход байгаа байхгүй. Нэг нам ингээл тэ. За тэгээд 1921 оноос эхлээд Ленины тамир тэнхээ муудаад жоохон мэдрэлийн асуудалтай болж исэн. Энэ нь юунаас болж исэн бэ гэвэл 1918 онд 3 удаа бодолж исэн шүү дээ. Энээс нь баг шилтгаалаад жоохон ингээ биеийн муудаж эхэлсэн гэж хүмүүс үздэг юм байлээ. Тэгээ 1922 оны 5 дугаар сард цус харуулж баруун тал биеийн саажсан. Тэгээд энэнийхээ дараа 2 удаа цус харваад бүр хэлгүй болоод хэвтэрт орж исэн байгаа даа. Тэгээд Ленин амьдралынхаа сүүлийн жилүүдэд намынхаа чиг шугам улс орны ирээдүйн талаар маш их санаа зовж эхэлж байгаа байхгүй. Яагаад гэвэл нөгөө баруун гар байсан Сталин ингийн дэглэм нь маш хатуу, бүдүүлэг, дээрлэхүү байгаад байсан учраас за энэ Сталины эсрэг үйл ажиллагаа авч эхлэх гэж одоо нэг цагтл бичсэн байлээ. Тэгээд тэр цагтлыгаа эхнэрээрээ дамжуулаад намынхаа төв холбоотой авч хоронд авч шүгчсэн чинь Сталины тал нь тэр цагтлыг нь аваад дарцсан байдаг юм байлээ. За тэгээд 2 удаа харсныхаа дараа 10 сар гаруй тисэж байгаад 1924 оны 1-р сард 53 наснда Ленин өхөж далд орсон юм аа. За тэгээд Ленины дараа юу болсныг манай Сталины дугаараар манай үзэх сонсогчд мэдэж болно шүү. Тэгэл одоо Ленин унаал араас нь нөгөө Жукшвили гэдэг нөхөр чинь те Йозеф Сталин ч төрийг нь гарч ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл ийм л үйл явдлууд
болсон байгаа байхгүй юу. Тэрний бүр нэг яг тэр үндэс суурийг нь те энэ нөхөр эхлүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээд эний чинь манай бас одоо манай Монголын төр зэсэг үдсэж байгаа эрх мэд мэддэг ойлгоцсон. Аль 10 он 20 он бүгдэнд нь мэдж байгаа яг юу болоод байгаа. Тэгээд одоо манай бүгд хамт Монгол ард улсын маань маш олон төрийн эрх мэдэлтнүүд, цэргийн эрх мэдэлтнүүд бүгдээрээ зөвлөлтөд очиж цаазаар авахулж байгаа, тэнд өнгөрж байгаа, тэнд одоо эмчилгээнд орж байгаа, тэр шөнө өнгөрж байгаа. Зарим нь болохоор хээрийн сургуульд явж байгаа, галт тэрхэнд амиа алдж байгаа тийм маш олон зүйлс болж байгаа. За тэгвэл тэр дунд байгаа тэр нөгөө нэг Агдамбуугийн амар гэж ерхий сайдыг мэднэ. Тэгээ бидэд 2 удаа бүгд Монгол ард улсын ерхий сайдаар ажилласан ийм Агдамбуугийн амар гэж ерхий сайд байгаа шүү дээ. Тэгээд энэ хүн одоо нэг үг хэлсэн байдаг л та. Тэр нь болохоор бүгд найрамдах Монгол ард улс тусгаар тогтносон улсын бол намайг яагаад зөвлөлтийн шүүхэр шүүж байгаа юм бэ гэж хэлсэн. Тусгаар тогтносон улсын бол яагаад үгүй намайг зөвлөлтийн шүүхэр шүүж байгаа. Би Монголын ард түмэнд хайртай. Оросын ард түмэнд илэгтэй. Би Монгол улстай хил залгаа улсуудаас болгоомжлдог. Би Оросын ард түмнийг хүндэтгдэг. Харин тэднийг мунхруулж, дарлаж буй улаан коммунистуудад дургвэ гэж хэлсэн байдаг тийм. Тэгэхээр энэ зүйлийг ойлгосон хүн энийг ярина үстэй. За ингээд өнөөдрийн цус 50 дарангуулагч нэвтрүүлгийнхаа энэ өдрийн дугаараар одоо Ленин гэж одоо энэ нөгөө нэг өөрөө суртал ухуулга нэтэр юм айхтарлаа. Киногаар, дуу шүлгээр, зохиолчдоор, зохиолуудаар ингээд ард түмнийг угаах юм үнэхээр. Тэгэл одоо манай үзэж байгаа үзэгчд манд хүртэл биччихэл байна. Ленин багш гэл. Ленин багш мөн гэл мөрөгдөг байлаа. Ленин багш мөн гэл одоо шүтдэг байлаа тий. Нөхөр бол цаанаа ийм л зүйлийг хийсэн. Харин тийм. Би чи бас өөрөө ингээд Ленингийн суртал хуулахад өртцөө яваад байгаа байхгүй. За Сталинаас арай нэг гайгүй хүн байсан тий. Яг уу жоохон суурийг тавьж өгсөн өөрийнх нь буруу шивсэн байлгүй тэлгийг бодод яваад итэл энэ Ленингийн хийсэн үйлдэлүүд нь бүгдээрээ өөрийнхөө хувьсгалын гэсэн нэртэй яваад идэг. Тэгээд өөрийнхөө эрх мэдлийг авч үлдэх гэдэг. Тэгээд энэчээс нь одоо манай цус 50 дарангуулагч маш олон дарангуулагч Сталинаас гарч ирлээ. Оросын зөвлөлтийн коммунизмоос гарч ирсэн хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ цус 50 дээр ярьж байгаа олон сая амнасаа алцсан хүмүүс бас л ялгаагүй Ленингийн үйлдэлээс болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг. Тийм. Хүчирхийлэгчийг төрүүлдэг. За нөгөө Ленин чинь тэгвэл ийм хийж хагаад араас нь тэрнээсээ бүр зэвүүн нөхөр гарч ирж байгаа сте Сталин гэж. Улам илүү хүчирхийлж гарч ирж байгаа сте. За ингээд нэвтрүүлгээ энэ хөрөөд өндөрлөө. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт ураатай төгс сургац компани хамт олон маань мөн дээрээс нь чанарыг танд авчирна ураатай Lenus Med компани хамт олон маань ажиллаа. За энэ хүн нэвтрүүлгийг бид бүхэнд бэлтгэн өргөсөн онондоо баярлалаа. Баярлалаа. За дараагийн дугаар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.